Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 2 дугаар дүгнэлтийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын их хурлд ирүүлсэнийг хууль зүйн байнгын ороо Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дугаар зүйлд заасан журмын дагуу 2025 оны 3 дугаар сарын 24, 4 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлцлээ. Байнгын хорооны хуралдааны үеэр Монгол улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын их хурлын гишүүн Б. Баяраас байнгын хорооны гишүүд үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар асуулт авч хариулт авсан болно. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хэлцэх үед улсын их хурлын гишүүн Уянх шиг Монгол улсын шүүхийн тухай хууль заасан тэтгэврийн насны зохицуулалт нь хөдөлмөрийн тухай хуультай нийцэж байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Улсын их хурлын гишүүн Инх Баяр Монгол улсын шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулга 2021 оны 3 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш уг хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар нийт 10 гаруй маргаа үүсгэж тухай бүр улсын их хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон ажилласан бөгөөд тэдгээр бүх маргаанд Монгол улсын шүүхийн тухай хуулийн үндсэн хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлт гарч шүүхийн шинтгэл тодорхой хугацаагаар амьдлах боломжийг бий болгож ирсэн талаар Монгол улсын их хурл тэр дундаа хууль зүйн байнгын ороо шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, шүүгчийн нийгэм эдийн засгийн баталгааг хангах, томилогдсон этгээдээс хараат бус байх, шүүгчдээс хараат бус байх, шүүхийн дотоод арчлалыг бэхжүүлэх зэрэг тодорхой шинтгэлүүдийг үе шаттай хийж хууль тогтоогчийн зүгээс бодиттой хариуцлагатай дэмжлэгүүдийг хууль тогтоомж батлах замаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид мөн анхаарах шаардлагатай талаар улсын их хурлын гишүүн Уянх шиг шүүгчийн тэтгэврт гарах насыг тогтоохдоо шүүгчид сонголт байхаар зохицуулахаар зүйтэй талаар улсын их хурлын гишүүн Сайн зориг Монгол улсын шүүхийн тухай хууль шүүгчийн тэтгэврийн насыг тогтоох үндслэлтэй холбогдох судалгаа шинжилгээнд суурилж тусгасан талаар мөн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон туршлагатай шүүгч нар шүүхэнд дэргэдэх судалгааны актын болон арбитрийн ажиллагаанд үргэлжлүүлэн ажиллах боломжийн талаар улсын их хурлын гишүүн Эрдэнэ улсын их хурлын гишүүд аливаа асуудалд судалгаанд суурилсан баримтаар нотлогдсон зүйлийн талаар уг үзэл бодлоо илэрхийлж байх талаар улсын их хурлын гишүүн Цогтбаатар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч холбогдох өөрчлөлтийг хийх нь зүйтэй талаар тус үг хэлсэн болно. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47-гийн 6 дахь хэсэгт шүүгчээр 30 түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 наснд хүрсэн бол өндөр насны тэтгэврт тогтоолгоно гэж заасан Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн 14-р зүйлийн 1 дахь хэсэгт Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг насаар нь ангилан ялгуурлан гадуурхаж үл болно. 19-р зүйлийн 1 дахь хэсэгт төрөөс нийгэм хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. 51-р зүйлийн 4 дахь хэсэгт үндсэн хууль шүүхийн тухай хууль заасан үндслэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах эсвэл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно. 70-р зүйлийн 1 дахь хэсэгт үндсэн хууль бүрнээ нийцсэн байвал цохино гэснийг тус зөрчсөн байна гэсэн Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 2 дугаар дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 2 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэжихийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.